Дараагийн мэдээг танилцуулъя. Нүүбийн тайлан гарсан байна. За энэхүү тайланд дурдсанаар дэлхийд даяар цахим заллингийн хэргийн тоо ихээхэн өргөжөж за хүрээ цараа нэмэгдэлж байгаа тухай мэдээллийг өгч байна. За энэ одоо тайланд дурдсанаар эдгээр одоо гэмт хэргүүдийн ард бол Азийн гэмт хэргийн бүлэглэлийн одоо сүлжээ байдаг юм байна. За эдгээр сүлжээ нь бол цаашдаа зөвхөн Азийн бүс нутгаас гадна дэлхийд даяар хүрээгээ тэлж байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байна. За нүүбээс даваа гарагт гаргасан энэхүү тайланд зүүн өмнөд Азад гэмт хэргийн сүлжээнүүдийг хориглох төр засгуудаас бол ийм бодлого явуулж байгаа. За гэхдээ энэ үйл ажиллагаа нь бол эдгээр гэмт хэргийн бүлэглэлийн үйлдэлийг бол одоо таслан зогсоох хэмжээний биш байна гэж мэдээлж байна. За эдгээр бүлэглэлүүдийн хувьд бол Хятад зүүн өмнөд Азиас гаралтай ийм гэмт хэргийн бүлэглэлүүд юм байна. За тэдгээр бүлэглэлүүд нь хөрөнгө оруулалт, криптовалют, за мөн хайр дурлалын заллин, за бусад луурын одоо хэрэгүүдийг үйлддэгэ гэж нүүб мэдэгдэж байна. За нүүбийн мансууруулах хуудас гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр кибер заллин гэмт хэргийн бүлэглэлүүд бол өөрийнхөө одоо бүлэглэлтэй бол тодорхой ийм хүмүүсийг бол хүчин давтуулж оруулдаг юм байна. Ингээд тэдгээр хүчин давтсан хүмүүс бол цахим сүлжээгээр дамжуулан бусдыг хууран мэхэлж хэдэн 10,000 хүмүүсийг бол хууран мэхэлсэн ийм үйл ажиллагаа явуулсан юм байна. За энэ одоо бүлэглэлүүдийн үйл ажиллагаа дэлхийд даяар тархсан нарийн төвхтэй ийм гэмт хэргийн сүлжээ бол цаашдаа бол гэмт хэргийн одоо шинэ салбар төрөл болж өргөжж байна гэж мэдэгдсэн байна. За мөн одоо энэ тайланд дурдсанаар захим заллин яг хорт хавдар шиг тархаж байна. Ирэх баригчид нэг газарт энэ захим заллинг дарж устгадаг. Гэхдээ бол үндсээр нь тасалж чаддаггүй өөр нэг газар тухайн одоо заллин бол шилжин одоо нүүдэг ийм байдлаар бол гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж мэдэгдэж байна. Захим заллингийн үйл ажиллагаа бол эхлээд иргэний дайнд нэрвэгдсэн Мянмарын хил орчмын бүс нутаг, Камбож, Лаос зэрэг одоо эргэлзээтэй эдийн засгийн тусгай бүс төвлөрч байсан болвол энэ нүүбийн мансууруулах хуудас гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээсээр гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаагаа Өмнөд Америк, Африк, ойрхон орнууд, Европ болон Намхан далайн орнуудын арлууд руу одоо чиглүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм байна. За ийм төрлийн гэмт хэрэг нь салбар нь бол хөгжиж бизнес эрхлэх одоо арга зам газар одоо шинэ орон зай бол хайж байгаа учраас эдгээр бүс нутагт хүрээгээ тэлэх нь бол зөв ёсны хэрэг. За нөгөөтэйгөр бол зүүн Азийн орнуудад захим зэлэнтэй тэмцэх үйл ажиллагаа эрчимжиж байгаа учраас бол ирээдүйд үйл ажиллагаа нь тасалдах магадaltaй учраас энэ үйл ажиллагаагаа нүүлгэн шилжүүлэх ийм үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэж байна. За зүүн өмнөд Азийн орнууд 2023 он захим заллингийн улмаас 37 тэрбум ам долларын хохирол хүлээсэн юм байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд 5.6 тэрбум гаруй долларын хохирлыг энэ төрлийн гэмт хэрэгээс болж хүлээсэн гэж нүүбийн тайланд дурдсан байна. За энэ онд бол Мянмар улсад эдгээр одоо захим заллин үлддэг бүлэглэлүүдтэй хүчтэй тэмцсэн. За энэ одоо тэмцлийн гол шалтгаан нь бол Хятад улсын зүгээс шахалт үзүүлсэн ингээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх томоохон арга хэмжээний үр дүнд 50 гаруй орны захим заллин хийдэг 7000 орчим одоо ийм хүчин давтсан хүмүүсийг бол тухайн одоо захин заллин үлддэг бүс нутгуудаас бол суллаж чадсан юм байна. За мөн Камбож улсад бол эдгээр гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэл бас өрнүүлсэн юм байна. За гэхдээ бол гэмт хэргийн бүлэглэлүүд илүү аслагдсан газар болон хилийн бүс нутаг руу шилжин байрлсан байна. За ингээд Камбожийн хувьд бол захим заллинд өртсөн орнуудын тоонд багтдаг. За энэ төрлийн гэмт хэрэгтэй бол тууштай тэмцэнэ гэдгийг тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пэм Боно бол мэдэгдэж байна. За Боногийн хэлснээр засгийн газар ерөнхий сайд Хуан Минатер ахлуулсан төр комисс байгуулж байгаа юм байна. За мөн олон улсын бусад орнууд нүүбтэй хамтран ажиллахын зэрэгцээ хууль сахиул, хууль эрх зүйн одоо тэмцлийн арга хэрэгслүүдэд сайжруулах чиглэлийг одоо баримталж ажиллаж байгаа юм байна. За нүүбийн мансууруулах хуудас гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага олон улсын хамтын нийгэмлэгийг бол энэ чиглэлд одоо арга хэмжээ авахыг уриалсан байна. За учир нь гэвэл одоо бол энэ одоо гэмт хэрэгтэй тэмцэх яг тэмцлийн эргэлтийн цэг болон за одоо л тэмцэхгүй бол цаашдаа энэ гэмт хэрэг бол зүүн өмнөд Азиас ахгуулаад урд өмнө байгаагүй олон газруудад бол тархах боломжтой гэж тайландаа дурдсан байна.